үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай өнөөдрийн нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён жаргал сайхан. Залуу судлаачдыг дэмжих сан төрийн бус байгууллагын тэргүүн. За бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд за танай багийнхан сая нэг судалгааны тайлангаа гаргасан байна лээ. Энэ талаар тантай ярилцъя гэж. Тэгээ үндсэн хуулийг системийн загварчлалаар шинжлэх нь гэсэн ийм нэртэй тайлан байна лээ. Тэгээ миний эхний асуулт болохоор энэ системийн загварчил гэж яг юу вэ? Яагаад заавал энүүгээр та бүхэн энэ үндсэн хуулийг одоо шинжлэх болов? Системийн загвар гэдэг юм биднээс одоо өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэх юм хэрэгцээ шаардлага одоо үүдэж гарч байна л да. Тэр нь юунаас үүдэж гарч байна гэхээр ер нь хүн чинь амьд явах амьдрахын тулд чинь бол өөрийнхөө нөгөө 5 мэдрэхүйн эрхтнэрээ маш их хэмжээний өгөгдлийг цуглуулдаг. Тэгээ тэрнийг хэрэгэлдэг. Тэгээ тэрэн дээрээ үндэслээд хүний оюун санаануудад бол янз бүрийн одоо загварууд бий болоод тэрнээ хадгалагддаг. Тэгээд тэр загвар дээрээ үндэслээд дараагийн шийдвэрүүдийг ингээд гаргадаг. Жишээлбэл хоёлоо ингээд ярил л да. Монгол гэр гэл ингээд ярив те. Гэр гэхээр зэрэг хүний оюун санаанд нь ямар загвар боодгоо гэхээр хамгийн түрүүнд л бол нөгөө тоон, уйн, хан, баган, шал гэл ингээд буудаг шүү дээ. Энд чинь ингээд бүхлээр одоо тоон, уйн гэдгээ бол гэр биш. Гэр гэдэг ойлголт чинь бол хүний оюун санаанд бүтэн цогцоороо байж иж нөгөө загварчилж ингээд дүрслэлж буун шүү дээ тий. Тэгэхээр биднээс өөрийнхөө нүдэнд шууд харагддаг, чихэнд сонсогддог, гарт баригддаг эд зүйлсүүдийг бол загварчлаад оюун санаанд хадгалахад бол их хялбархан байдаг. Тэр нь бол яг нөгөө шууд нүдэрээ буугаад мод гэж юу вэ, машин гэж юу вэ, байшин гэж юу вэ гэж хүн одоо байшинд орё гэдэг одоо өөрөө байшинтай болъё гэх юм бол нөгөө байшингаа эхлээд зурдаг шүү дээ. Зурж байгаа л тэгээд дараа нь энийг 3 давхар байлгаа, 2 давхар байлгаа, 1 давхар байлгаа, энд нь таацтай, энд нь юутай байлгаа гэл ингээд нөгөө загвар дээр янзалдаг тий. Нөгөө гэтэл энэний хажуугаар маш их олон ойлголтууд бол биднээс дүрсэл зурж чаддаггүй. Биднээсийн хийсвэр ойлголтууд, хийсвэр гэж ярьдаг олон ойлголтууд. Тэр ойлголтууд маань бол биднээс яагаад дүрсэж чаддгүй гэхээр тэр ойлголтуудыг бүрдүүлдэг хэв шинжүүд нь тогтвортой биш, байнгын өөрчлөгддөг, орон зай цаг хугацааны явдаг. Жишээлбэл одоо байгууллага гэх юм хэрэг байгууллага дүрслэх зургийг гэхээр биднээс чаддаггүй. Гэр бүл гэхээр зэрэг гэр бүлээ зурж чаддаггүй тий. Тэгсэн хэрнээ одоо нийгэм гэдэг ингэж ярий. Нийгмийгээ бид бүгдлээр нь зурж чаддаггүй. Энийг зурдаг одоо дүрслэлд оруулах арга нь болохоор зэрэг одоо нөгөө системийн загвар гэдэг маань байгаа байхгүй тий. Тэгээд тэр системийн загварын яаж одоо нөгөө дүрслэл рүү оруулах боломжтой болоод байна вэ гэхээр зэрэг нөгөө нэг байнгын тогтвортой өөрчлөгдөж байгаа тэр харилцаануудыг нь биднээс тогтвортой гэж авч үзээд жишээлбэл байшин зурхад нэг багнын зурдаг штэ тий. Тэрнийг нь яг тогтвортой гэдэг ингээд аваад үзэж байгаа. Байгууллага дээр юм уу нийгэм дээр жишээлбэл одоо тодорхой юунууд мэдээллийн урсгал бол байнгын урсч идэг. Тэрнийг нь биднээс тогтвортойгоор байнга байна гэд ингээд үзгээд тэр байнгын өөрчлөгдөж идэг хэсгүүдийг нь тогтвортой гэж авч үзээд зурглахаар зэрэг зурглах боломжтой болоод байгаа байхгүй. Эндээ бол одоо системийн загварын том давуу тал нь байгаа. Тэгэхээр биднээсийн оюун санаанд хийсвэр ойлголтуудыг дүрсэлж байгаагаа биднээс системийн загвар гэж ингэж хэлээд байгаа. Тэгээд үндсэн хуулийг яг ингэж загварчлах болсон шалтгаан нь юу вэ? Тэгэхээр манай ер нь бол хамгийн анхны одоо үндсэн хуулийн үзэл баримтлалыг биднээс загварт оруулах орлогыг бол 2 жилийн өмнө хийсэн л дээ. Тэгээ яг тэр үед бол бид зүгээр сониуц зангаар хийсэн л дээ. Биднээсийн нөгөө энэ системийн загварыг ашиглаад томхон цар хүрээтэй том зорилготой тийм бүлэг өмсүүдийн үйл ажиллагааг загварт оруулж болох нь уу гэж сонирхоод үзсэн. Тэгээ тэр нь үр дүн нь бол их сонирхолтой гарсан. Тэгээ биднээс ерөөсөө үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг суур одоо гол албан ёсны шийдэл гэж болгож авч жагаад тэгээд нөгөө системийн загварт оруулж үзсэн чинь үр дүн нь аягүй сонирхолтой гарсан. Яагаад сонирхолтой гэж би юу хэлээд байна вэ гэхээр зэрэг нэг үндсэн хуулигаа биднээс нэг юм хүн болгон хэрэглэхэд ойлгомжтой тийм загварт оруулж болмоор юм шиг байна гэдэг юу гараад одоо тэр үед нь ихтгэл өнөмсөл гараад тэгээд биднээс нодлон 7 сараас эхлээд биднээс нэг албан ёсоор зарлж байгаа
тусгайлан бүр төсөв гаргаж агаад тэгээд нөгөө судлаачдыг цуглуулж агаад тэгээд энэ ер нь судалгаагаа наривчилж хий гэж ингэж шийдсэн. Тэгээд тэр судалгааны мандал одоо үр дүн тайлан одоо л ингээ гарч ийн л да. Тэ. Ер нь тэгээд нөгөө талаас харах юм бол биднес эн чинь үндсэн хууль гэдэг маань биднес ингээд тоолж үзсэн л дээ. Яг манай үндсэн хууль бол 210 заалттай юм байна. Тэгээд нийтдээ 6368 үгнээс бүрддэг юм байна. Тэр биднес бол яг ингээд сонсоход бол 300 гаруй үг гэдгийг бол ингээд сонсоход эсвэл ингээд нүдэрээ гүйлгээд ингээд уншихад бол яг энүүгээр ороод ингээд нэг зарим нь үлдээл зарим нь гарантай. Тэр энэ 6368 үг гэдэг чинь бол бүхэл бүтэн том үзэл баримтлалыг илэрхийлж байгаа. Тэр энийгээ биднээс нэг зургалж үзэх хэрэгтэй юм байна. Дүрсэлж одоо өөрөөр хэлбэл гэр шиг ийм загварт оруулж үзэх гэдэг юм гэсэн үг шүү дээ, тийм. Аль нь багны, аль нь шалны, аль нь тооны юм гэдгийг биднээс зургалж үзэх гээл. Тэгээд тийм хэрэгцээ байна ч гэж биднээс үзсэн байхгүй. Тэгэл энэ судалгаагаа хэлж өгөө. Тийм, надад таар бас энэ ярих өнцөг нэвтрүүлгээр бараг жилийн өмнө орж исэн. Тэгэхэд танай байгууллагад одоо энэ сан маань ийм албан байгууллагууд дээр гэр бүл дээр энэ яг загварчлаа хийж ирсэн л та. Тэгээд та тэгэхэд ярьж ирсэн одоо бид нар үндсэн хуулийг барьж авах гэж байгаа гэж. Тэгээ бараг жил судлаад ингээд сая үр дүнд гараад та бүхэн тайлангаа одоо гаргасан байна тийм ээ. Тий. За та судалгааныхаа багийн бүрэлдэхүүнийг нэг тав танилцуулах уу? Тий, биднес бол энэ судалгааг бол бас яг биднес нэг ингэсэн юм аа. Үндсэн хуулийн урд өмнө үндсэн хуулигаа судалсан судалгаанууд их олон байдаг юм билээ шүү дээ. Тэгээ биднес бас тэднээсээ бүгдийн ч биш юм а гэхэд бол бас тодорхой зүйлийг нь бол олж үзсэн. Тэгээд нэг бидэнд ажиглагдсан юм болохоор үндсэн хуулийн судалгаа гэхээр манай хуульчид голдуу хийдэг юм байна. Тэгээ нөгөө хууль гэдэг үгнээс нь болоод тэр юм уу нөгөө хуулийн бос мэргэжлийн улсууд хийсэн судалгааг бол биднес олж үзээгүй. Тэгээ энэ удаагийн судалгаандаа бол биднес аль болох одоо нөгөө нийгмийн олон давхаргуудын төлөөллүүдийг оруулах ийм боломжтой байхаар биднес судлаачтайгаа бүртгүүлсэн л дээ тийм. Тэгээ манай судлаачтай багт бол дандаа залуучууд байна. Тэрэн дотор бол одоо манай ингээд цогцолмаа гэдэг нэг бүсгүй байна. Тэр бол сэтгэл судлаач хүн байна. Батцорг гэдэг хүн байна. Математикч хүн байна тийм. Ванчигмаа гэдэг бүсгүй байна. Энэ олон улсын эрх зүйч өмгөөлөгч хүн байна. Тэгээд инхвэ иргэж байна. Манай судлаач философч хүн. За тэгээд Батцорг гэж залуу орсон социологч хүн байна. Долгор гэдэг судлаач орсон энэ хүн бол эрүүл мэндийн нийгмийн ажилтан хүн байна. Манай Баяр Цэнгэлгээд бизнесийн удирдлагын мэргэжлэр дагнаж байгаа залуу байна. Хулан гээд эрх зүйч юм. Ингээд нэлийн олон одоо мэргэжлийн улсуудыг оруулсан, хамарсан. Тэр маань гол юу гэхээр тэр хуульч бос хүмүүсийн нүдээр бас харах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ үндсэн хууль чинь ганцхан хуульчдын өмч биш шүү дээ, тэ. Иргэн бүгдээр нь хамаатай учраас аль болох одоо хүндлэнгийн нүдээр харж энэ загварыг гаргаж ирэх боломж байна гэдгийг нь мэдсэн байхгүй, тэ. Тэгэхээр одоо яа энэ бүрэлдэхүүнд байгаа 10 хүн байгаа гэсэн. Энд чинь бүгдөө одоо зэрэг нэг юм ойлголтод хүрдэг юм уу? Эсвэл гар өргөд олонхороо шийддэг юм уу? Одоо яаж наач үр дүн гарах вэ? Тий. Тэгэхээр тэр би миний түрүүний ярьдаг нөгөө нэг хийсвэр ойлголтуудыг биднээс одоо дүрслэх арга гэж ингэж яриад шүү дээ. Тэрэн дээр системийн загварыг ашиглаж ингээд. Тэр системийн загварыг гаргаж ирж байгаа цорын ганц арга нь болохоор зэрэг системийн логикийн зураглал гэдэг аргаар биднээс яваад. Өөрөөр хэлбэл одоо тэр тухайн ойлголтыг бүрдүүлж байгаа хэв шинжүүд нь хоорондоо логикоор уялдаж явах хэрэгтэй. Тэр логикоор уялдаж байгаа бол тэрнийгээ биднес нөгөө юуны хэлбэрт дүрслийн хэлбэрт оруулаад тэгээд нөгөө загвар гэдэг маань ингээ гарч ирээд байгаа байхгүй. Тэр жишээлбэл одоо биднес нэг байгууллагыг аваад үзье л да тий. Байгууллага одоо нэг компанийг аваад үзье. Компанид бол жишээлбэл одоо хэдэн гол оролцогч байна уу? 3 гол оролцогч байна. Нэг нь ажилтан, нэг нь хувьцаа эзэмшигч, нөгөөх нь хэрэглэгч гэдэг. Тэр энэ 3 маань яагаад тэр компани гэдэг юм дээр очиод нэг зэг дээр очиод ингээ цуглараад байдаг. Тэр энэний цаана дахиад нөгөө логик байгаа байхгүй. Энэ хүмүүсийн хэрэгцээнүүд нь байна те. Тэрнээс гадна энэ хүмүүсүүд бие биендээ үн цэнийг бүтээн. Нэгнээсээ юм авч байгаа бол оронд нь заавал нэг юм өгнө.
жишээлбэл нэг нь цаг хугацаагаа хэмжиж хаад тэрнийхээ төлөө мөнгөө төлж авах жишээтэй. Нөгөөх нь мөнгөний авч байгаа бол оронд нь мэдлэгээ өгж авах жишээтэй. Нөгөөх нь мэдлэгээ өгж байгаа бол оронд нь мөнгө авч авах жишээтэй. Ингэж нөгөө хатуу логикоор нөгөө системийн маань загвар гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр биднес энэ загварыгаа одоо хүний оролцоотой байж болох одоо бүлэг хүмүүсүүдийг одоо энэ системийн загвар руу оруулаад тэрнийг биднес тэр үйл ажиллагаанд оролцогч тал болгоно бол бүгдээрээ ярилцаад бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ойлголтыг нэгтгэх гэж ярьдаг шүү дээ. Тэр ойлголтыг нэгтгэх процесс байна. Энэ 10 хүн болвол ингээд суугаад одоо нөгөө нийгмийн загвар гэвэл ан чинь ийм юм биш үү? Одоо нөгөө тийм оролцогч нар байна. Энэ нийгэм чинь яагаад оршин тогтнож байна уу? Энэний суурь шалтгаан нь юу вэ гэдэг. Ерөнхийн нөгөө нэг логикийнхаа загварыг гаргаж ирж байна л да. Тэгээд тэрнийг ойлголтоо нэг болгосны дараа энэ нөгөө 10 судлаачид маань за одоо чи их хурлынх нь нэг юуг нь аваад судлаад үз. Энийг нэгэнтх нь ерөнхийлөгч нь аваад үз. Нөгөөтхийг нь иргэнийг аваад үз. Нөгөөх нь олон нийтийн байгууллагыг аваад үз гэдэг ингээд бүгдээрээ нөгөө дотор нь задлж наривчилж ингээд үзээд дараа нь гаргасан дүгнэлтүүдээ буцаагаад бүгдээрээ нийлээд нөгөө загвартайгаа харьцуулаад энэ чинь энэ болохгүй энэ болж байна. Ийм загвар дараалал ажиллаж байгаа. Одоо би жоохон тавчиж ярих гэдэг оролдоод байна шүү дээ. There's a world of miracles inside our bodies. See every color on earth. Hear sounds that inspire. Feel more than just heat. Taste a world of flavor. Smell the miracles of nature. See, smell, hear, taste, touch. Widen your world. Энэ тэгээд одоо ямар практик ач холбогдолтой та бүхний энэ тайлан? Яг энэ удаагийн юу болвол миний бодлоор бол одоо Монголдо биднес үндсэн хуулийн үзэл баримтлалыг анх удаага л ийм дүрслэлийн хэлбэрт оруулах гэсэн оролдлого гэж бодож байна. Энэ дээр бол мэдээж хэрэг одоо анхных учраас алдаж онсон юмнууд их байгаа байх гэж бодож байна. Тэгтэл одоо биднес үндсэн хууль гэдэг юм биднес нэг дүрслэл рүү оруулаад нэг системийн загвар руу оруулаад тэгээд ойлгохгүй бол одоо манай нийгэмд чи юу болоод байна вэ гэхээр нэг улс төрчин юм уу нэг одоо төрийн бус байгууллагын ч юм уу ингээд гарч ирэнгүүтээ өөртөө хэрэгтэй ишлийг энэ нөгөө үндсэн хуулиас чинь 210 заалт байна шүү дээ. Тэрнээс нэгийн суг татаал өөртөө хэрэгтэйгээ яриад ингээд яваад байгаа. Тэгэхдээ үнэн хэрэг дээр яах вэ? Нөгөө 210 заалт гэдэг чинь өөрөө бүхэл бүтэн нэг тогтолцоог бүрдүүлж байгаа. Энэ яагаад энэ одоо үндсэн хуулийн 16-гийн 1-р заал энд байна уу? 19-ийн 1-р заалт энд байна уу гэдэг. Эднээс чинь бүгдээрээ хоорондоо учир шалтгааны холбоотой. Энэ холбоосуудыг нь бүгдлээр нь харж чадахгүй байгаа байхгүй манай нийгмийн бүх гишүүд маань. Тэр би ямар зорилго тавьсан, биднээс ямар зорилго тавьсан гэхээр тэр иргэн болгон энэ үндсэн хуулиа ингээд ашиглахад, уншихад, ойлгоход хялбар дөхөн болох үс тийм хэрэгслийг л бий болгох гэдэг байгаа байхгүй дүүслэл гэдэг нь тий. Тэгээ хүн болгон бол за одоо би тийм амьд явах хэрэгтэй гэдэг ингэх юм бол тэгвэл тэр амьд явах эрх нь хаагуур яаж баталгааждгийг гэдгийг үндсэн хуулийн бусад залтуудтай холбож ойлгох хэрэгтэй. Тэгээд ойлгох гэхээр зэрэг нөгөө үндсэн хуулийн чинь 6368 үг гэж уншаад ойлгох чадтай ч улсууд би зарим нь бол чадахчгүй байгаад байна шүү дээ. Зарим нь бүр тэрхийг оролдохчгүй яг зөвхөн өөртөө хэрэгтэй хэсгийг аваад ингээл ажиллаад байна шүү дээ. Одоо ашигт малтмал бол төрийн өмчмөө, ард түмний өмчмөө гэдэг ингээд. Тэгэхдээ энэний чинь цаана болохоор одоо нөгөө иргэдийн бусад одоо нөгөө нэг эрх ашиг машгууд нь бүгдээрээ холбогдоод ингээд явдаг. Тэр холбоос нь хаана байна байхгүй. Нөгөө тийг ингээд хайчаад яваад. Тэр энэ холбоосоор нь бүхлээр нь харах цорын ганц арга бол энэ дүрслэл юм байна л гэж ингэж бодоод биднээс энэ дүрслэлийг нь гаргасан байхгүй. Тэгээд яг хуу би бол энийг ингээ вебсайтн дээр ингээд нийтдээ тавьчих гэж ингэж бодоод байгаа. Тэгээд судлаачид үзэг, иргэд үзэг, хэрэглээд үзэг энэ дээр шүүмжил би одоо шүүмжил гарна гэдэгт бол огт эргэлзэхгүй байна. Тэгвэл огт завгаргүй байсантай харьцуулахад бол буруу ч гэсэн нэг завгартай байх хэрэгтэй. Тэгж байгаа нөгөө чинь сайжрах шүү дээ тий. Тэгээд эхлийг нь тавилаа. За тэгэл одоо тал талаасаа иргэд бүгдээрээ нөгөөтгийг шүмжилж агаад тэгээд бас сайжруулаад ингээд гоё загвартал болох болов гэж ингэж бодож шүү дээ. Тэр нийгэмд бол нөгөө ойлголт нэгдсэн ойлголтыг нэг болгоход л нөгөө дүрслэл маань хэрэгтэй байгаа байхгүй. Тэр би үзэгчдэд давхар хэлээ эднийхээ тайлангаа энэ доогуур гарч байгаа энэ вебсайт хаягны доор тавьсан байгаа юм байна лээ. Тэгэхээр манай үзэгчид энүүгээр орж ин тайлангийн дэлгэрэнгүй танилцаарай.
Тэгээд одоо элдв асуулт юу гэдгийг энэ тэгвэл энэ судалгааны багт хандаарай гэж ингэж би үзэгчдээс өсөж байна. За ингээд та одоо тэр судалгааныхаа явц яаж судлаач гэдэг юм ямар үр дүн за одоо хоёул үр дүнгээл ярилцъя л да тийм ээ. Тий. Тэр ер нь бол бидний судалгааны гол одоо гол үр дүн гэж хэлж болох 11 дүгнэлтийг л биднээс гаргасан да. Судалгааныхаа эхлээд бол нэгдсэн дүгнэлт гарсан байна лээ. Тийм нэгдсэн дүгнэлт гарсан тий. Тэгээд дараа нэг дүгнэлтүүдээ дотор нь ингээд задлаад 11 дүгнэлт дотор нь явна лээ. Тий. Ер нь за нэгдсэн дүгнэлтээс эхлэх байлаа. Яг нь нэгдсэн дүгнэлтийг ер нь нэгдсэн дүгнэлт бол манай үндсэн хуулийн үзэл баримтал бол хэвийн үйл ажиллагаатай системийн суур хэв шинжүүдийг хангадгийн байна гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. За одоо энийг хоёлаа жоохон тайлбарлахгүй бол нэг хитэн мэрэгжлийн болоод ингээд явж байгаа хэрэг тий. Тэгэхээр альва байгууллага юм уу нийгэмчин оршин тогтохын бол заавал юутай байх хэрэгтэй. Нөгөө зорилготой байх хэрэгтэй. Нийгмийн зорилготой. Тэгэхээр манай үндсэн хууль бол нийгмийн зорилго гэх томьёол бол байдаг юм байна. Тэр нэг оршил хэсэгт байдаг та. Нөгөө Монголын ард түмэн бид одоо нөгөө ардчилсан хүмүүнлэг нийгэмдгийг яг цогцлон бадруулан хөгжүүлэн чөлөөлөх нэг юм юу байжтэй. За энэ зорилготой байгаа бол ерөөсөө маш чухал. Тэр зорилго байж ш нөгөө нэг систем чинь оршин тогтдог л доо. Зорилго байхгүй бол нөгөө систем чинь буюу нөгөө нийгэм чинь ингээл бутраад унах гэсэн үг шүү дээ. Ямар ч байсан зорилготой энэ маш сайн. Дараагийнх нь нэг чухал төв шинж нь юу гэхээр зэрэг энэ зорилгын тайлал нь байх хэрэгтэй. Одоо ингээд ардчилсан хүмүүнлэг нийгэм гэд биднээс яриад шүү дээ. Тэгвэл одоо энэ ардчилсан гэдэг нь юу юм? Хүмүүнлэг гэдэг нь юу юм бэ гэдэг. Энэ тайллын логик нь бол манай үндсэн хуулийн үзэл баримтлал байна гэж биднээс дүгнэж байгаа. За тэр нь хаана байна вэ гэхээр үндсэн хуулийн 16 дугаар зүйлт гэдэг юм байна. 16 дугаар зүйлийн зүйлчин дотор 18 заалт болт юм байна. Тэр 18 заалт нь юу вэ гэхээр зэрэг дандаа иргэдийн эрх байх юм. Тэр биднээс энгийн үгээр буцаагаад хэлхийн тайлбарлах юм бол одоо иргэдийн энэ 18 эрх нь баталгаатай хангагдаад иргэд энэ эрхээ эдлээд байж байгаа бол тэр нийгмийг хүмүүнлэгч гэж нэрлэж болно, ардчлал нийгэмч гэж ингэж хэлж болох юм байна. За тэгэхээр одоо эндээс ямар дүгнэлтийг бас хийж болох вэ? Манай нийгмийн үндсэн гол зорилго бол үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг баталгаажуулах, хэрэгжүүлэх ийм нийгэм зорилготой нийгэм байна гэдэг дүгнэлтийг энд хийж болж байгаа. Биднес нөгөө нэг түрүүн логик гэдэг ингэж ярьлаа шүү дээ. Энд чинь логикоор ингэж гарч ирж штэ хоорондоо уялдаа гарч ирж штэ тий. За өшөө дараагийн нэг чухал дүгнэлт нь бол энэ зорилгыг хэрэгжүүлэхэд оролцогч болгон бол үүрэг хүлээж авах хэрэгтэй. Манай одоо нөгөө системийн онлоор бол тэр зорилгын дотор ч бас нэг зах зээлийн баримжаатай байлгүй тийм үг байдгүй л үгүй л байхгүй юм тий. Хүмүүнлэг ардчилсан нэг тийм. Тэгэд энэ нэг зорилго байлаа. Ингээд энэ зорилго руу хүмүүсүүд нэгдэж орж байна. Яагаад нэгдэж орж байна вэ гэхээр нөгөө эрхээ эдлэх гэж орж байна шүү дээ. Нөгөө 16 дугаар зүйл зас эрхээ эдлэж байна те. Тэгтэл нөгөө талаасаа системийн онлоор ямар шаардлага тавигддаг вэ гэхээр зэрэг хэрвээ энэ систем рүү орж энэ зорилго руу нэгдэж орж тодорхой үр шимийг хүртэх гэж байгаа бол тэр оролцогч болгон бол заавал үүрэг хүлээж орж байгаа хэрэгтэй. Үүрэг хүлээх хэрэгтэй. Тэг. Бид бас ингээд энгийн жишээ авч болно шүү дээ. Одоо хөдөө явж байгаа л хэдүүлээ нэг машинтай явж байгаад нэг замд жалах ч юм уу, чулуу таардаг ч юм уу ингээд аялал маань ямар нэг байдлаар саадлаа гэхэд нөгөө аялалд учирж байгаа саадаг чинь алга болгохын тулд чинь бүгдээрээ гараад хөдөлмөрлөдөг шүү дээ. За чи яваараа чулуу авцраараа, чи яваараа олц татаараа гэл. Тэгээд тэр дунд тэн нэг хүн юм хийхгүй ингээд явж байгаа юм бол биднээс дургуутдаг шүү дээ. Гэхдээ чи ядаад үгээр зогсоод байгаа. Али яв тэрнийг хийгээл гэдэг шүү дээ. Тэр чинь ерөөсөө нөгөө системийн нэг суур хэв шинж юм байна л да. Зорилго руу нэгдэж орж байгаа бол бүгдээрээ үүрэг хүлээх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ үүрэг хүлээдэг одоо логик нь манай үндсэн хуулийн үзэл баримтлал байна уу гэвэл бас байна. Ялангуяа иргэн үүрэг хоёрт бол байдаг юм байна. Үндсэн хуулиар бол хэлсэн байдаг юм байна. Иргэнд нь бол 17 дугаар зүйлээр үүрэг өгсөн байдаг юм байна. Төрд нь болохоор зэрэг 19 дугаар зүйлээр бүр үүрэг өгсөн байдаг юм байна. Төрийн үүрэг нь юу байдаг вэ гэхээр зэрэг иргэний нөгөө нэг 16 дугаар зүйл заасан эрхийг нь баталгаатай хангах бүхэл одоо нөгөө арга хэмжээнүүдийг нь авна гэж төрийн үүргийг заасан байдаг юм байна. Энэ дунд бол харин нэг үүрэггүй нэг нөхөр зохиж явдаг юм байна. Нөгөө үндсэн хуульд
нэр нь орцсон мөртлөө тэр нь юу гэхээр улс төрийн нам. Улс төрийн намууд бол үндсэн хууль дотор бол тийм үүрэгтэй гэдэг юм байдгүй юм байна. Тэр нь одоо манай үндсэн хуулийн би хамгийн том сул тал нь тэнд байна л гэж ингэж харж байна. За тэр үүрэг бол төрөнч үүрэг хүлээдэг юм байна. Нөгөө юу нь үүрэг хүлээдэг юм байна. Иргэдүүд нь үүрэг хүлээдэг юм байна. Энэ нь бол одоо нөгөө системийн үндсэн суурь хэв шинжийг гаргаж байна. За тэгээд дээр нь энэ нөгөө нэг систем чинь өөрөө болохгүй юм а байн таньж мэдж шинжилж явж явах хэрэгтэй. Тэр чинь нөгөө системийн онлайн бас нэг суурь хэв шинжилтэй системийн онлоор тавигддаг. Тэр нь бол манай үндсэн хуульд байна. Нөгөө нэг шүүх бүүх тэгээд нөгөө нэг хүний эрхийн комисс эднэс гэдэг нэг юунууд байна. Одоо бүтцүүд байна. Тэрүүгээр чинь болохоор зэрэг нөгөө иргэний эрх чинь хүндэгдсэн хөсөрдсөн байх юм бол шүүхэр чинь нөгөөдгөө чинь тогтоодог те энийг хамгаалдаг. Тэгээд нөгөө үндсэн хуулийн цэц үндсэн нөгөө хүний эрхийн комисс гэдэг юмнуудаар чинь бол одоо хүний эрхийг хамгаалахад чиглэсэн тийм бүтцүүд нь бол байж үүргүүд нь байж идэх юм байна. Тэгээ би бол одоо энэ ерөнхийд нь базаж хэлэх юм бол ийм бас манай үндсэн хууль гэдэг чинь том боломжийн хууль юм байна. Яг системийн онлын үүднээс нь ингээд аваад үзэх юм бол яг санал нийлгүүд сууж байгаа, санал нийлэхгүй ч улсууд байгаа. Тэгтэл биднээс анх удаага л одоо нөгөө системийн загварыг ашиглаж байгаа шинжилж үзэж штэ тий. Биднээсийн манай ажлын хэсгийн хийсэн төвлөлт бол ийм л гарч байна. Тэгтээ биднээс дараа нөгөөдхийг жоохон эргүүлээд жоохон гүнзгийрэл судлаа л да. Яагаад үндсэн хууль нь ийм гайгүй байгаа юм бол манайд одоо нийгэмд ийм их олон гажуудл үүсэж байна уу? Яагаад? Одоо ялангуяа улс төрийн амьдралд маш их гажуудлууд үүсэж байна шүү дээ. Тэгэл сүүлдээ одоо болохгүй байгаа юм аа бол одоо үндсэн хууль руу жихэд ингээд яваад байна шүү дээ. Тэгтэл биднээс манай ажлын хэсэг бол нөгөө юунд үндсэн хуульд нэр зарагдаж орсон субъектууд байна шүү дээ. Жишээлбэл их хурал, ерөнхийлөгч, засгийн газар, шүүх, прокурор, орон нутгийн одоо нөгөө нутгийн өөрийгөө удирдах байгууллага, тэгээд иргэн, олон нийтийн байгууллага гэдгээр ингээд нэр зарагдаж субъект орсон байна шүү дээ. Тэр субъект болгонуудын үйл ажиллагааг нь зохицуулдаг нөгөө салбар хуулиудыг нь үзлээ. Үзэхгүй. Тэгсэн чинь хамаг одоо нөгөө нэг юу нь бол эдээ бэдэн тэнд байдаг юм байна. Үндсэн хуулигаа зохицохгүй юм гэсэн. Тийм үндсэн хуулиасаа үзэл баримтлаасаа хол ондоо явцсан. Хамгийн гол том хэв шинж одоо зөрчигдөж байгаа юм нь юу гэхээр төр бол үндсэн хуулиар 19-ийн үндсэн хуулийн 19-ийн нэгээр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй. Төр үйлчлэнэ. Тэгтэл одоо засгийн газрын хуулийг жишээлбэл аваад үзэх юм бол одоо засгийн газрын тухай хуулийн 5-ын 1 дээр үлээ дээ. Одоо засгийн газар бол нийгмийн эдийн засгийг удирдана гэж байгаа. Нөгөө үйлчлэнэ гэдэг чинь удирдана гэдэг ингээд явж байгаа юм байна. Тийм байна. За тэгэхээр хоёулаа одоо ерөнхий дүгнэлтэд хэлсэн чинь энэ салбараар нь явъя. Тийм ээ. Та сая ихлүүлээ орхичлаа. Нийгмийн оролцогч талбарыг таавах юм бас нэгээр нь авч одоо дүгнсэн байгаа тийм ээ. За ерөнхийлөгчөөс эхлэе. Тийм. За тэгээд бүр нарийн дүгнэлтүүд бол нөгөө тайлан дээр байж байгаа. Би бас ингээд багцлаад ингээд хэлээ явчих тий. За ерөнхийлөгчийн институтын биднээс хуулийг ингээд аваад үзэх юм бол тэнд үүрэг байдаг юм байна. Бас үүрэг байна. Өөрөөр хэлбэл 19-ийн 1-д нийцсэн тийм үүрэг байдаг юм байна. Ерөнхийлөгч чинь бол ерөнхийлөгчийн тэр чинь ганцхан хүн биш шүү дээ. Ерөнхийлөгч чинь тойроод нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл нөгөө тамгын газар эднэс гэдэг ингээд байдаг тий. Тэгээд тэрэн дээр бол нөгөө үүрэг байдаг юм байна. Тэгээд тэр үүрэг байхгүй болохоор зэрэг хариуцлага байдаг юм байна. Нөгөө эргэж тайлгнадаг тогтолцоонд байдаг юм байна. Үүрэг байхгүй болохоор зэрэг үүргийн гүйцэтгэлийг хэмждэг хэмжүүр байдаг юм байна. Одоо нөгөө системийн чинь гол суурь хэв шинжүүд чинь энэ шүү дээ. Зорилго нь тодорхой үүрэгтэй байх хэрэгтэй. Тэгжээж тэрний чинь дагаж хариуцлага гарна. Тэгжээж тэрний чинь хэмжинэ. Эргээд эргэх холбоонд буюу одоо нөгөө иргэдтэй тайлгнадаг тогтолцоо байх хэрэгтэй. Тэ? Энэ аль аль нь байхгүй. За дараагийнх нь нэрх юм бол одоо их хурл. Улсын их хурл. За улсын их хурлыг танаас нөгөө их хурлын тухай хуулийг үзээрэй. Улсын их хууль дээр бол за тэрэн дээр үүрэг гэдэг үг ер нь хайгаад ч болохгүй. Дандаа эрх бүр тэрэн дээр нэмэх нь бүрэн эрх гэдэг юм. Одоо дутуу эрх гэж юм байдаг юм уу яа гэдэг одоо нэг тийм юм яваад байна л да. Тэгээ одоо би эндээс нэг ганц хоёр жишээ хэлье л да. Улсын их хурлын
тухай хуулийн 7-гийн 1 дээр бол одоо улсын их хурлын гишүүн болвол иргэд улсын эрх ашгийг баримтлах эрхтэй гэж бичсэн байгаа байхгүй. Одоо ухаандаа бол тэр хүн бол ямар ч аливаа асуудлаар саналаа өгөх, саналаа дэвшүүлэхэд бол тэрний цаана юу явж явах хэрэгтэй байх нь нөгөө 19-ийн 1 явж явах хэрэгтэй. Иргэдэд үйлчлэх юм явж явах хэрэгтэй. Тэгтэл үндсэн нөгөө засгийн газрын тухай хууль дээр нь юу гэж байна вэ? Тим эрхтэй одоо улсын эрх ашгийг баримтлах эрхтэй гэдэг уншихад хүртэл одоо нөгөө логикын зөрчил явж байгаа үстэй тий. Тэгтэл одоо нөгөө нэг инээдтэй бүр эмгэнэлтэй нэг жишээг нь би бас хэлье. Их хурлын тухай хуулийн 7-гийн 1-27 дээр байж байгаа. Улсын их хурлын гишүүд бол хөрөнгө орлогынхаа мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх эрхтэй гэдэг үү? Үүрэг биш. Гэхдээ үүрэг биш. Тэгээ энэ нэг баахан одоо үүрэггүй баахан нөхдүүд гарцсан байна шүү дээ. Одоо нөгөө нөхдүүд чинь их хурлынхаа тухай хуулийг өөрөө баталж байгаа шүү дээ. Тэгээ одоо сонирхлын зөрчил гэж хэрвээ юм байдаг бол тэр сонирхлын зөрчилдөнд энд яваад байна л да. Энд илэрч шүү дээ. Тийм энэ бүр яг ингэ илэрсэн байна шүү дээ. Тэгэл одоо нөгөө энэ их хурлын гишүүд чинь нөгөө хэлсэн үгийнхаа төлөө би хариуцлага хүлээхгүй гэдэг ингэж явж байна. Энд чинь одоо нөгөө системийн онлын ерөөсөө байж болох одоо бүх юмнуудыг нь зөрчөөд ингэж яваад байна л гэж ингэж харж болохоор байна. Нөгөө шүүх засаглалаа хэдүүлээ аваад үз. Шүүхийн тухай хуулийг ингэж аваад үзэхэд бол за ер нь бол нэг хоёул яг дистригаараа яваа. Тий, тайлангийн дагуу. За Монгол улсын засгийн газар. Тий, засгийн газар дээр бол би түрүүн хэллээ. Нөгөө нэг 19-ийн 1-ээс бас төрөөд явцсан. 19-ийн 1 захирагч байгаа заалт бол тэр байхгүй. Засгийн газрын тухай хуулинд. Тэгээ одоо биднээсээ удирдна гэж явж штэ. Тий, нийгэм эдийн засгийн ямар юуг нь өдөө удирдна гэдэг ингэ явж штэ. Тэгэхээр зэрэг чинь яаж яана вэ? Энэний цаана бол би бол одоо тэр их хурлын тухай хууль нөгөө засгийн газрын тухай хуулиуд эднээс бол бүр 90-ад оны ихэнх үеэр батлагдсан хуулиуд байх л да. Ер нь биднээсийн сэтгэлгээний доголдол шүү дээ. Энд чинь зүгээр нэг хин нэг хүн санаатай хорлох гэж хийцэн идэж би ерөөсөө огт бодохгүй байна. Одоо биднээсийн хуучин сэтгэлгээгээр нөгөө хуучин төр маань маньусаа ярьдаг төрийн мөн сүлд гэдэг ингээд залбирдаг байсан сэтгэлгээ маань одоо яваад байна шүү дээ. Хуучин бол маньусаа удирддаг, загиндаг, зандардаг тэгээ болохгүй шорон тавьчих хийдэг тэр байсан төр чинь хэвээрээ одоо биднээс санаа дотор яваад байна шүү дээ. Яг тэр сэтгэлгээ хэвээрээ явж исэн тэр үеийн л үед гарсан хуулиуд болов гэж би энэ бодож байна л да. Тэ. Тэгээ нөгөө за одоо маньусаа удирдна гэдэг ингэж яваад байна шүү дээ. Тэгээ одоо биднээс засгийн газраар удирдуулдаг нийгэм мөн үү? Үндсэн хуульд нь болохоор зэрэг иргэдэд үйлчилгээд ингэж заасан байж шүү дээ. Тэ. Тэр энэ дундаас ингээд биднээс дүгнэлтүүдийг хийх хэрэгтэй юм байна. Энэ бол зүгээр биднээс нэг одоо нөгөө саяын системийн загварыг ашиглаад хийсэн судалгааны гарч байгаа нэг дүгнэлт нь шүү дээ. Тэгээ энэтэй санал нийлэх улсууд байгаа үз, биехгүй улсууд байгаа л бахал та тийм. Тэгтэл биднээс нэг ийм юм хийчихлээ тэгээд нэг үзээрэй л гэж хэлээд байна шүү дээ. За дараагийн байгууллага нь үндсэн хуулийн цэц. Ер нь юунд бол бараг 10-аад төрлийн салаа мөчрүүд бол нэр заагдаж үндсэн хуульд орсон байдаг юм байлээ. Үндсэн хуулийн цэц нөгөө шүүх засаглал, их хурал засгийн газар эднэсгээтэй. Тэгээ энэ дундаас бол одоо яг 19-ийн 1-д заасан чиг үүрэгтэй байгаа цорын ганц субъект нь бол харин үндсэн хуулийн цэцэл шүү. Тий. Гэхдээ тэр бол бас төгс төгөлдөр болцсон гэж үг биш. Үндсэн хуулийн цэц бол иргэдтэй тайлагнах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа төлөвлөдөг тэрнийгээ тайлгнадаг байх хэрэгтэй байна. Тэр хэсэг нь бол байхгүй. Гэхдээ үүрэгтэй байгаа гэдэг чинь бас чухал байхгүй. Тэ? Энд чинь суурь нь байхгүй юу? Тэгэхээр үүрэгтэй байгаа юм чи хариуцлага нэгч болсон. Нэгч болсон гэсэн үг байхгүй юу? Тий. Тийм байна. Тий. Үүрэг байхгүй үед бол ямар юмны хариуцлага нэгэх вэ? Тий, тийм болчиход байна шүү дээ. Одоо эхний бид хоёрын ярьсан нөгөө ерөнхийлөгч их хурал засгийн газар маань алиндаа ч үүрэг хүлээгээгүй юм байна шүү дээ энэ урагч. Тэгэхээр энэ улсуудаас чинь хариуцлага нэгцэл байхгүй. Тийм болчиход байна. Тэр чинь зүгээр энгийн логик л болчиход байна шүү дээ. Тийм байна. За тав дахь нь Монгол улсын шүүх. Шүүхийн яг одоо 19-ийн 1-д нийцсэн тодорхой үүрэг яг одоо шүүхийн тухай олон багц хууль байдаг юм байлээ. Тэгээ тэрэн дотроос бол ингээд бид нь шүүж үзэхэд бол ганцхан заалт байгаа. Тэр би юуг нь хэлж мэдэхгүй байна. Хэдийн хэдгээр зүйл нь нэлээд
шүүхийн тухай хуулийн. Тэр нь бол 19-ийн 1-д нийцэж байгаа. Одоо иргэдийн хүндэгдсэн эрхийг сэргээх хэднэс гэдэг ингээд маргаан юу яах. Тэгсэн тэрний хажуугаар бол одоо ардчилсан ёсыг бэхжүүлэх үүрэгтэй, одоо ухамсарыг дээшлүүлэх үүрэгтэй хэднэс гэдэг нэг яруу найргийн хал маягийн тийм юмнууд үүрэг гэдэг ингээд орцсон байхад тэр шүүхийн. Яг нарийнаараа ярих юм бол тэр шүүгчнэр чинь бол яг тэр хуулийн дээр бичснийгээ бариад орох юм бол одоо бүр нөгөө зэвсэг түүчин мөчин тэр мэднийгээ бүгдийг командлахал одоо үүрэгтэй мэтэр нөгөө хууль нь ойлгож байгаа байхгүй. Тэгж задлж үзмээр юм бэлээ. Тэр яг шүүхийн тухай хуулийн хэдэн зүйл дээр үлээ нэг багц үүрэг тавьсан байгаа байхгүй. Тэндээс нэг нь бол 19-ийн 1-д нийцдэг. Үлдс нь бол зүгээр яруу найргийн нэг ямар уянгийн хал гэдэг үлээ тийм юм явж байгаа байхгүй. There's a world of miracles inside our bodies. See every color on earth. Hear sounds that inspire. Feel more than just heat. Taste a world of flavor. Smell the miracles of nature. See, smell, hear, taste, touch. Widen your world. Прокурорын байгууллага. Ер нь үлдснүүдийг ингээ багцлаад хэлчихье те. Тэднээс бол ерөөсөө нөгөө юунд 19-ийн 1-д нийцж байгаа юм бол нэгч байхгүй. Нэгч тийм үүрэгтэй юм байхгүй. Тэгээд дээр нь үйл ажиллагаагаа иргэддээ тайлагнадаг юм бол байхгүй. Одоо иргэдээ гэдэг чинь яагаад иргэддээ тайлагнах ёстой гэхээр зэрэг чинь иргэд чинь 16-гийн 16 дугаар зүйлээр би ийм эрхтэй байхын төлөө энэ нийгэм чинь оршиж байгаа шүү гэд хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн цалаа мөчр болгон бол иргэдийнхээ өмнө заавал одоо нөгөө тайлхах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо ямар нөгөө иргэнийхээ эрхийн хэрэгжилт баталгаажилтыг ямар хэмжүүрээр хэмжих үү гэдэг хэмжүүр нь байхгүй. Тэгээд тэр битгийл нөгөө эрхийн хамгаалах үүрэгтэй нэг прокурорч байдаг юм уу нөгөө шүүх мөхч нь бол одоо сүлдээ иргэдийгээ барьж дарамтлах юм болж сүлийн одоо хэдэн сар юу болж байна одоо юм чинь тийм ээ. Биднээсээ харин нэг сонирхолтой юм бол энэ нэг сүүлийн үед энэ манай улс нийгэм бодоод байгаа үзэгдлүүдийг ингээ хараад байхад биднээсээ энэ нэг судалгааны үр дүнд гарсан юмнуудтай нийцээд байгаад нь биднээс бас батлагтаад байгаад нь бас бид жоохон сэтгэл юу байгаа шүү дээ жоохон урамтай байгаа шүү дээ. Гурчлаад энэ системийн загвар гэдэг юмар чинь хийгээд урьдчилаад ингээд юу яагаад байж болох юм байна гэж урьдчилаад хилээд иж болох юм байна гэж ингэж бодоод байгаа байхгүй тий. Тэр нөгөө нэг эргэж тайлгнадаг нөгөө үүргийн хэрэгжилтийг хэмждэг хэмжүүр байхгүй тайлгнахад хэрэгэлдэг мэдээлэл нь байхгүй нөгөө тайлангийн нэгтэг байгуулга нь байхгүй ингээд тэгэл их хурл дээр очиод нэг жил болгоно нэг бантгнадаг тэгэл нэг бантгнаар тэрнийгээ бол одоо иргэдэд тайлгнасан гэж хэлэх гэж байгаа бол одоо өөр бүр огт тайлгнадаг юм байхгүй болсон юм шүү дээ. Тэгэхээр зэрэг чинь хариуцлага гэдэг юм чинь байхгүй болчиход байна. Тэгтэл иргэдэд одоо хичнээн олон үүрэг байна уу? Манай нийгэмд чинь одоо би сая нааша танаа энд ирж байхад бол ингээ харсан legal info руу орсон 685 хууль байна. Дунджаар нэг хуулийг нь 50 70 заалттай юм уу 50 заалттай гэдэг ингээ бодох юм бол нөгөө 650-аар үржүүлэхээр 30 мянган одоо үүрэг байна. Энийг иргэдэд хүлээлгэж байна. Иргэд бол үүргээр хуулиар зөндөө олон үүрэг хүлээсэн байгаа байхгүй. Тэгэхдээ нөгөө сайн гарууд чинь өөртөө ерөөсөө үүрэг хүлээдэг юм байхгүй ийм л юм хийчихсэн байгаад байгаа юм байна шүү дээ. Хоёлаа энэ дундаас энэ улс төрийн намыг жоохон дэлгэрэнгүй ярмаар санагдаад байна. Тий. Энэ дээр ямар үр дүн гарав? Энэ улс төрийн намч л одоо энэ манай нийгмийг л одоо авч явж штэ. Тий. Энэ дээр одоо тэр хууль мөөл нь үндсэн хуультай хэр нийцэж ямар байдалтай байна? За би түрүүн хэлсэн ер нь биднээсийн одоо хэрвээ надаас хэн нэг хүн асуувал манай үндсэн хуулийн доголлуудаас алийг нь хамгийн түрүүнд засаач гэж асуух юм бол би хамгийн түрүүнд миний хэлэх хариулт бол улс төрийн намуудыг үүрэгтэй болгож өгөөч л гэж хэлмээр. Ингийн бол манай нийгэмд үүсэж байгаа маш олон гажуудлууд голтролтой орно, засагдана. Ерөөсөө дараа нь биднээс улс төрийн намуудын тухай хуулийг бас манай судлаачид үзсэн л дээ. Тэгээд тэрс үзэхэд бол тэрэн дотор бол улс төрийн намуудын үүрэг гэж байдгүй юм байна. Зүгээр логикоор хөөж үзэж байгаа. Логикоор. Тэгээд системийн онлоор хөөж үзэж байгаа. Тэгэхээр эндээс ямар дүгнэлтийг биднээс хийж болох вэ гэхээр зэрэг улс төрийн намууд бол яг одоо нөгөө манай зорилгыг хэрэгжүүлэх
одоо үндсэн хуулиар тавьдсан манай нийгмийн зорилго ба шүү дээ. Тэр нь бол үндсэндээ манай үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр очиж тодорч ойлгогдсон дээ шүү дээ. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх арга зам бол маш олон янз байна. Тэгэхээр улс төрийн намууд бол тэр 14 дугаар зүйлийг хэрэгжүүлэх арга замуудыг өөрийнхөө хувилбарыг гаргаад хоорондоо уралдах ёстой юм шиг байна. Үжил барын талаар уралдах ёстой юм болов уу гэж ингэж бодогдоод. Тэгээд тэрэн дундаас ойлгомжтойг нь биднээс сонгож нөгөөд эрхээ бариулах ёстой юм шиг байна. Иргэд. Тэр сонгуулийн чинь цаана 14 дугаар зүйлийг бүгд явж явах ёстой юм болов уу гэж ингэж харагдаад байгаа байхгүй. Нөгөө нэг үүрэг нь байхгүй, нөгөө нэг 14 дугаар зүйлтэйгээ холбохгүй болохоор зэрэг чи улс төрч чинь одоо яаж ийм вэхээр улс төрийн намууд яаж ийм нөгөө популизм хийгээд байна шүү дээ. Тэгэл нөгөө шийдэл нь байхгүй, за тэгж байгаа болно үстэйгээд нөгөө тэр үедээ чихэнд нь гой сонсогддог нөгөө амлалтуудаа өгөл тэр нь үндсэн хуульд нийцэж гэнэ үгүй байна уу, үндсэн хуулийн 16-ад нийцэж гэнэ үгүй байна уу гэдэг ерөөсөө огт тооцохгүй ингээд яваад байна шүү дээ. Тэр хамгийн түрүүнд за хэрвээ үндсэн хуультай биш юм а гэхэд бол улс төрийн намуудын тухай хуулинд улс төрийн намууд ямар үүрэгтэй нийгэмд байгаа юм бэ гэдгийг тодорхойлохгүй бол одоо сүүлдээ ерөөсөө нөгөө хамгийн нийгэмд болохгүй байгаа бүх юмнууд чинь нам дээр очиж одоо хоримтдаг гэж шүү дээ. Тэр үүрэг байхгүй болохоор аргагүй шүү дээ. Тэр нэг баахан эрхтэй ингэж яваад байна шүү дээ. За та бүхнүүдийн судалгааныхаа тайлан үр дүнг одоо яа цаашаа яад дэлгэрүүлээ, сурталчлая ч гэдэг юм уу. Тийм одоо ямар бодож байгаа юм юу вэ? Тийм нэг актер бодож төлөвсөн юм бол алга байна да. Зүгээр бид бол ингээд нэг судлаач улсууд учраас ингээд нэг судлаад үзлээ. Үр дүн нь ийм байна. Бидний одоо чин мусульман бол юу байна вэ гэхээр зэрэг иймэрхүү аргаар хэдүүлээ одоо системээ, нийгмээ судалж үзмээр байна. Байнгын судалмаар байна. Тэгээд цаашлбал одоо энэ бидний энэ гаргасан загвар бол одоо олон сул талтай байгаа. Тэрэн дээр бол би огт эргэлзэхгүй байна. Гэхдээ бидний энэ судлаачид юу хүсэж байдаг вэ гэхээр ийм загварыг гаргаж болох юм байна. Энээс илүү загвар гаргаж болж ирвэл баймал гаргаач судлаачтай өөр бусад судлаачид байна, иргэд байна, залуучууд байна те. Ингээд идэвхтэйгээр оролцооч. Тэгээд зүгээр л одоо нэг улс төрчийн үгэнд ороод битгий ингээд цавлаад ингээд яваад байгаа ч. Энэ чинь хүн болгон болоод өөрийн үзэл баримталтай явж байгаа хэвээр. Тэр үзэл баримтал гэдгийг нэг болгооч. Хоорондоо ярилцаач. Ярилцахад чинь одоо дэвсгэрийг нь суурийг нь биднээс ингээд бэлдээд өглөө шүү. Энэ дээр одоо ингээл сайхан одоо мэтгэлцээ. Бид бол одоо тийм мэтгэлцээ хийхэд бол бэлэн байна. Энийг цаашаа болдгсон бол одоо бүр наривчлж судалмаар байна. Одоо биднээс бол судалгаагаа хамрагдсан тэгээд биднээс энэ судалгааны цар хүрээг хязгаарласан юм бол үндсэн хууль болон тэр үндсэн хуульд нэр заагдаж орсон субъектуудын үйл ажиллагааг зохицуулж байгаа хуулиудаар л хязгаарлагдсан. Тэгэхдээ энэс чинь цаана бол одоо нөгөө элдв вотий дүндүүл 600 хэдэн хууль байна. Тэгээд нөгөө их хурлын тогтоол гэвэл хэдийн юм байгаа үлээ. Засгийн газрын тогтоол гэвэл хэд байгаа үлээ. Нийтдээ тэр legal info дээр бол бараг 5-6 мянган эрх зүйн актууд байгаа байхгүй. Энд нь ч бүгдээрээ хоорондоо уялдах учиртай юм билээ. Тэгэхгүй бол нөгөөдөл чинь хоорондоо зөрчилтэй байх юм бол тэрний чинь дагаад нэг 2 хүн хэрэлдэл байна. Өнгнөөс нь харахад 2 хүн хэрэлдээд байгаа мэт боловч тэрний цаана нөгөө юуны чинь системийн чинь доголдол яваад байна л да. Тэрнийг залруулах юмыг л одооноос цаг алдалгүй хийх хэрэгтэй байна л да. За танай багаас одоо санал болгож байгаа ямар дүгнэлтүүд юм уу нийгэмдээ ер нь биднээс хийсэн дүгнэлтэн дээр үндэслээд цаашаа юу хийвэл нийгэм маань улам эрүүлчих вэ гэдэг талаар нэг зөвлөмж маягийн эдийн юм үгээд байгаа. Тэр нь одоо би бас багцлаад хэлье те. За одоо тэр үүрэггүй байгаа субъектуудыг бүгдээр ингээд үүрэгтэй болгооч. Тэр үүргүүд нь бол үндсэн хуулийн 19-ийн 1-д бүгдээрээ захирагдах ёстой. Тий. За энэ бол одоо нэгдүгээр юм. Хоёрдугаарх нь энэ бүх субъектуудын үүргийн гүйцэтгэлүүдийг бүгдээр ингээд хэмждэг, хэмжүүртэй болмоор байна. Одоо манайхан чинь нөгөө нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл эднэс гээл нөгөө засгийн газраас нийгэм боловсруулаад их хурал дээр ярилцаал тэгээд төсөв мөсвтэйгээ хамтруулаад хэлцдэг шүү дээ тий. Тэрэн дээр одоо нөгөө нийгэм маань хөгжиж гэнэ үгүй юу гэдгийг одоо нөгөө нэг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэдэг ганцхан юмар хэмжиж байгаа байхгүй. Тэр чинь одоо үе өнгөрөөчтэй дээ шүү дээ. Тэрүүгээр бол эдийн засгийн өсөлтийг л хэмжихээс биш хүний эрхийн нөгөө одоо Монгол улсын иргэдэд үндсэн хуулиар баталгаажуулсан 18 төрлийн эрх байна. Тэр эрхүүд нь баталгаатай болж гэнэ үү?
яг тэр эрхүүдээ эдлэгт нь ямар нэг саад болж гэнэ гэдгийг нь хэмжиж байгаа хэмжүүрүүд одоо манай нийгэмд байхгүй шүү дээ. Бүгдээрийн тийм хэмжүүртэй болгоод тэгээд энэ саяын нэр дурдж байгаа энэ үүрэг хүлээж байгаа бүх субъектүүдэд за энэ үзүүлэлтийг нь чи хариуц, энийг нь чи хариуц, энийг нь чи хариуц гэдэг ингээд хувааж өгөх ёстой юм байл л дээ. Тэгээд тэрүүгээр нийгмээр хэмжих хэрэгтэй. Зүгээр одоо засгийн газрын байгууллагууд эднээс их хурл дээр очиод илтгэдэг биш. Иргэдэд илтгэдэг байх хэрэгтэй. Иргэд тайлангийг авдаг баймаар байна. Одоо нөгөө мэдээлэл харилцааны хэрэгсэл чинь өөрөө их хөгжсөн байна. Одоо хүн болгон руу хурж тайлгнахад хүртэл боломжтой болчихлоо шүү дээ. Интернет мэд гэдэг гайхалтай юм болчихлоо шүү дээ. Тэр тайлангийг авдаг баймаар байна. Тэгээд тэр тайлангийг бас хилцдэг баймаар байна. Тэ? А тэгээд тэрэн дээрээс онцлогоо хийдэг болмоор байна. Онцлогоо. Одоо ямар нэгэн болохгүй нийгэмд аягүй том зөрчил үүссэн байгаа бол одоо өнөөдрийн юунууд ингээл одоо улс төрд болж байгаа амьдралууд бол юу явж байна. Тэн дотор нэвчвт одоо дотоод зөрчлүүд яваад байна шүү дээ. Түүлийн дотоод зөрчлүүд гэдгийг чинь үүсгэж байгаа суур шалтгаанууд нь хаана байна вэ? Нөгөө системийн чинь доголдолууд яваад байгаа байхгүй. Тэр доголдолуудыг олох хэрэгтэй юм. Тэгэхгүй нэгийгээ барьж хоронт хийгээд нэгийгээ барьж одоо цаазлан маазлан эднэс гэж их ярьдаг болсон байна шүү дээ. Тэглээгээд нөгөө нийгэм чинь эрүүлчих үгүй. Тэр хүний солиод хэлдэг байхгүй. Тэр нөгөө цоорхоо чи хэвэрэл байж шүү дээ. Тэр цоорхоогоо бөглөхгүй болохгүй шүү дээ. Тэр хүн шоронд хийх нь тэр дараа нь тэр хийд юм уу яадын тэр бол бидэнд бол ердөө пайд байхгүй. Хамгийн гол нь одоо нөгөө цоорхоогоо авах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр энэ бүгдээр ингээд одоо ингээд сайхан системийн онолтой суудлаад зэгцтэй хийхэл одоо ихний чиглэлүүдийг нь биднээс энэ судалгаагаар гаргаж ирсэн. Тэгээ сонирхсан улсууд байвал бас нөгөө манай тайлангаас яаж үзнэ гэж ингэж хэлж байна. Тий, би ингээд үзэгчтэй бас хандаж нэмэлт тийм хэлмээр санагдлаа. Яг одоо бол одоо энэ улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхөөр ажлын хэсэг гарцсан эд ажиллаж байгаа. Мөн үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг бас эд гарцсан ажиллаж байгаа. Одоо энэ аврын чуулга эхлэнгүүт энэ хоёр хууль улсын хурлаар хэлэлцэгдээд явах юм шиг байгаа юм. Явах юм шиг гэж юу явах юм байна лээ. Тэгэхээр одоо манай үзэгчид дунд энд одоо ажиллаж байгаа улсууд хэрвээ байгаа бол биеиндээ дамжуулаарай. Тэгээд энэ веб хаягаар ороод энэ судалгааны багийн энэ тайлантай бас танилцаарай гэж би ингэж одоо уриалгах юм уу хүсэж байна. Та бүхний ажилд бас тусдын болох тийм одоо заалтууд санаанууд энэ тайланд явж байгаа юм байна. Ингэж би одоо та бүхнээс уриалъя. Ингээд миний асуултууд ингээд өндөрлөө. Та одоо ярьсан юм дээр нэмж хэлэх юу байна? Тий, ер нь яг биднээс ингэж байгаа л да. Нэг бас одоо бидэнд сэтгэлийн ханамж өгж байгаа нэг юм маань болохоор зэрэг юу гэхээр энэ системийн загварчлал, тэгээд системийн инженерчлэлийг биднээс өдөр тутмын амьдралдаа ингээ хэрэгж болох юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болоод байна. Тэгээд энэ системийн инженерчлэл гэдэг бол би саяхан өнгөрсөн 1-р сард бол олон улсын системийн инженерчлэлийн холбоо гэдэг юмны хуралд очиж суугаад ирсэн. Дэлхийн нийтээрээ бол энэ системийн инженерчлүүд бүгдээрээ орчиж ерөөсөө одоо энийг байнга хэрэгэлдэг болсон байна. Биднээс одоо тэгээд нэг хэдэн уул уурхаа 5 толгой 2 толгой гээл тэгээд нөгөө хэдэн улс төрчтэй тойрч ингэсээ шаагалцсаар идэл чинь цаан чинь нөгөө системийн системийн хөгжил гэдэг юм чинь маш их өндөр хэмжээнд төрсэн байна. Хүн болгон өөрийгөө тийм цэгцтэй сэтгэлгээгээр системийн сэтгэлгээгээр цэнэглэх хэрэгтэй байна. Энэ тал дээр бол одоо биднээс бас сургалт мургалт энэ төр юмнуудыг хийж өгч болно шүү. Энэ жил биднээс манай залуу судлаачдын дэмжих сангийн хувьд бол 5 судалгаа хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрх нь бол одоо агаарын бохирдлыг бууруулахад биднээс нэг тогтолцоо заавал хэрэгтэй байдаг. Тогтолцоо тэрнээс зүгээр нэг одоо утаагүй зуух ч юм утаагүй түлж гэдэг юм гаргаж ирснээр бол агаарын бохирдол буурна гэж огт бодохгүй байна. Энэ дээр бол бидний судалгааны ажил эхлүүлж байгаа. За хоёр дахь нь бол биднээс энэ жил багтаагаад бол юуны гэр бүлийн загварыг гаргаж ирье гэж ингэж бодож байна. Биднээс ч одоо нөгөө өр хүүхдүүдэд гэрлүүлэл ингээд явуулдаг. Тэгэл бидний хэлж өгдөг юм маань юу? Эвтэй, найртай, ад жаргалтай сайхан гэр бүл болоорой гэдэг шүү дээ. Тэгвэл ямар гэр бүл байвал нөгөөдөг чинь адтай, жаргалтай, сайхан эвтэй, найртай гэр бүл болдгийг. Тэрний зураглалыг нь гаргаж ирэх хэрэгтэй, тийм ээ. Тэгээ биднээс өшөөд нэг төлөвлөж байгаа юм маань бол сургуулийн загварыг гаргаж ирье гэж бодож байна. Биднээс хүүхдээ бид нэг сайн сургуульд өгчмөр байна л гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ямар сургуулийг сайн сургууль гэдэг юм бэ гэхээр зэрэг нөгөө шилээ майж зогсож чам та тий. Тэгээд биднээс нөгөө сайн сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм те нэгээ гаргаж ирье. За дээр нь өшөө энэ жилийн яванд бол биднээс нөгөө юуны өрхийн эмнэлгийн
загварыг гаргаж ирээ гэж ингэж бодож байна. Одоо тэгээд цаашаа одоо өөр бусад солирсон улсуудад биднээс хамтраад судалгаа шинжилгээ хийхэд бол бэлэн байгаа шүү. Одоо тэгээд мэдлэгээр л өөрсдөө цэнэглэе да гэж хэлээ да. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэж одоо ингэж судалгааныхаа үр дүн ярьж өгсөнд ингээд та бүхнийх нь цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.